хүний үг үзэл бодлоо илэрхийлэх тэр эрхийг бол ерөөсө хизээч дарангуйлж халдаж болохгүй, жагсаж цуглах эрхийг гэд. Ингээд энэ өөрөө яг Ардсан намын үндсэн үзэл баримтлал. Тэгэхээр энэ үзэл баримтлал маань засгийн бодлого болж хэрэгжиж байна гэдгийг бид нар харах хэрэгтэй. Гэтэл харамсалтай нь татвар багассангүй, төрийн дарамт, төрийн одоо данхар бүтэц багассангүй. За ер нь эцэст бол засгийн газрын зорилго юу гэвэл татвар төлөгчдөөс асар их мөнгө хурааж авч байгаа. Тэр асар их мөнгөө зүй зохистой зарцуулж эргээд ард түмэндөө одоо ээлтэй тийм эрүүл мэндийн тогтолцоо, тийм боловсролын тогтолцоо, тийм дэд бүтцийг бий болгох ёстой. Харамсалтай нь тэр их төлсөн татварын мөнгө одоо бидний амьдралыг сайжруулж ийн үгээд асуухаар үгүй. Юмны үн бол тэнгэрт хадсан. Тэгээд татвар төлөгчдийн нуруунд дээр ачаал улам ихссэн. Тэгээд одоо нэг 20 жил 30 жилийн өмнө бид нар нөгөө 100 грамлж тосоо авдаг байсан, талхаа 4 хувааж иддэг байсан гэсэн яг хэвээрээ ардын нам сүүлийн 8 жил засагласан өчүүхэн төдий ард түмний амьдрал сайжирсангүй. Өчигдөр бол одоо намууд бас хуралдаад тодорхой шийдвэр гаргасан бол ерөнхийдөө ингээд нэмээр авах ч юм уу дараагийн процесс бол одоо улсын хурал дээр яригдана. Тэрнээс өмнө гарч исэн зүйл нь бас мөнгөөр бас санал худалдаж явах зүйл явж байна гэдэг албан бус ч гэсэн ийм зүйл яригдаад эхэллээ. Зүгээр би тэр талаар мэдээ. Ямар ч мэдээлэл. Би бол ийм зүйл яригдсан бол одоо тэр ямар зарчим гэж. Үгүй тэр чинь асар зарчимгүй явдал шүү. Хэрвээ тэр юм яригдсан бол эн чинь авилга шүү. Хахуул шүү. Тэр бол би бол мэдэхгүй тэр талаа сонсоогүй. Ер нь улсын хурал гадалтай намууд хамтран засгийн газар байгуулах хэсэг асуудал та ер нь ямар байр суурьтай байгаа? Эсвэл Монгол Ардын нам зүгээр ганцаараа засгийн газар байгуулад бусад намууд нь сөрөг хүчингээ хийгээ явах хэрэгтэй юм. За энэ зарим улсын хурлын гишүүд их сонин байр суурь илэрхийлж илээ. Юу гэвэл бараг үндсэн хуулиараа шинэ одоо үндсэн хууль нь энэ сонгуулийн тогтолцоог чинь холимог болгосон тийм үү? Нөгөө пропорционал бөгөөд мажоритар системтэй болсон тийм. Энэ одоо тогтолцоог өөрийг нь ерөөсөө автоматар хамтар гэсэн үг гэж тайлбарлаад байгааг би ерөөсөө ойлгоогүй. Тийм юм байхгүй л дээ. Мэдээж энэ бол олон намын тогтолцоог дэмжсэн ийм тогтолцоо мөн өмнө олон ургалч үзлийг уралдуулах боломжийг олгосон. Гэхдээ олонх болсон нам бол бусад намтайгаа эвсэх, хамтрах ямар ч шаардлага байхгүй. Онлоорооч тэр практиктэй шүү дээ. Жишээлбэл Герман, Израиль гэдэг улсууд бол байнгын шахам хамтарсан засгийн газар байгуулдаг. Яагаад тэгэхээр нэг нам нь дангаараа олонх болдоггүй. Нэг нам нь ялдаггүй гэсэн үг байхгүй юу? Бүгдээрээ нөгөө саналаа хуваагаад авчдаг учраас хамтар засаглахаас өөр зам байхгүй. Гэтэл бид нар 1000 сонгуулийн тогтолцоог өөрчлөөд ардын нам олонх буюу ялсан байхгүй, олонх болсон ялсан. Тэгэхээр заавалжгүй хамтрах шаардлага байхгүй. За өмнөх 8 жилд бол би сая хэлсэн үнэмлэхүй олонх байсан. Парламентод 85% нийцэлж исэн. Нэг удаа 85, нэг удаа 81. Тэгэхээр энд бол өстой ямар асуудлыг шийдэх одоо мегаватт гига төслүүдийг хүртэлтэй хүсэл зориг байсан бол хийх боломж байсан. Дээрээс нь асар их орлого олж исэн. Нөгөө түүхийн эдийн бүтээгдэхүүний үн өндөр байсан. Харамсалтай нь тэр бүх мөнгө төгрөг энэ ард түмний амьдралд юу ч нялцсангүй.